хөтөлбөрт Монголын гэрэл зурагчдынхаа бас бүтээлүүдийг одоо Монголын сайхан орноор гэсэн нэрийн дор 20 жил уламжлал болгож гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж энэ одоо аялал жуулчлалын маас дэмжсэн Монголоос урталсан юм арга хэмжээ болно гэж үзээд за наадмын үндсэндээ тайз, эскиз, зохиол юм бол бүгд гарцсан бэлтгэл ажилдаа оролцсон байгаа. Зүгээр энэ жилийн тухайд бид нэр стадионы ногоон зүлгэн дээр урлагийн тоглолтоог ингэж юм зориултын одоо шал тайз хийя гэж байгаа. Тэр нь өнгөрсөн жилийн хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр ашиглагдсан ийм тайз байгаа. Тэнийг бол бид нэр манай энэ нөхдүүд бол урагшаа тэр гуанжууд үйлдвэрнд байд юм байна. Тийшээ бол хямаа бол захиалцсан ингээд явж байгаа. Нилээн тайз хувцсыг бол энэ жил нэлээд өнгөлөг ийм байдлаар явна гэсэн. Энэ наадмын өнгө будгийн зорилго нь одоо ард түмж үйлэх гэхлээр бид нар бас энэ дэлхийн бас одоо нэг хөлдөө нийлэх бас бидний одоо тэр олимп дэлхийн хөлбөмбөгийн одоо наадмын жишг рүү одоо шин технологи маягаар аваачих наадмын одоо талбай. Манай талбай өнөөдөр бол өөрийнх нь стадион бол бас нэлээд хүнд бид нар бол олон жил наадам хийж үзсэн учраас тэрийг яаж одоо бас эвдэж одоо шин бүр өөр өнгөөр харуулах уу гэдэг талаас нь ерөнхийдөө үндэсний бахархал, соёл өв, бит өв саягээд дээрэс нь арт, урлаг, бүтээл тал руу нь одоо ингэж энэ наадмын одоо гол концепц нь ингэж явнаа. Ерөнхийдөө нөгөө жуулчд гадны одоо бас нэг улсууд ирж үзэх учраас тэрийг бас нэг наадам гэж орчин үе рүү яаж нийлсэн бэ гэдэг тэр тал руу л энэ наадмын нээлт таалтыг хийж байгаа. Хэвлэл яах вэ? Энэ бүгдээрээ энэ хулдаасан одоо ингээд энэ даав хэвлэл байгаа. Энийг үстэй Лондонд хэрэгжилж ирсэн Олимпиад. Сая 2018 онд хөлбөмбөг Оросын юугаар хэрэгжилж ирсэн. Тэгээд ер нь бол яг энэ ногоон зүлгийг бүтэн бид нар нөгөө хэдэн мянга хэдэн үнээр дүүргээд эдгийг болиё гэсэн. Ерөнхийдөө энэ нь бол 5 нүдэн гэдэг юугаар чиглэлээр хийгээд ерөнхийдөө эндээ төвлөрж үзэгчдийг одоо энэ тент гэж сарниусгүйгээр төв урд тоолтоо бол энд бариулахын тулд энэ одоо нэг эсний бидний тайз гэсэн үг л дээ. Одоо энэ Хулдаас байх юм. энэ бол дааван хэвлэл. Урдын хэвлэл. Одоо үзэхэд бол бүх юмуд сална. Миний хэлэх гээд байгаа санаа бол олон юмыг энэ дээр гаруулах гал алах гол тэрний 380 жилийн ингээл ингэх юм бол наадах чинь нөгөө наадам гэдэг үндэсний баяр гэдэг утгаа алдчих байхаа гэж